Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос Албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Нью-Йорк хотно уулзлаа. 58 жилийн дараа Сирийн ерөнхийлөгч Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеийн эндэрт үг хэллээ. Бүгд найрамдах Хятад ард улс анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалт бууруулах зорилт дэвшүүллээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 2.9%-аас 3.2% болгож нэмэгдүүллээ. Эргээд студид тавтан морилны үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх гэж байна. Тэнгэр телевиз гадаад мэдээгээ эхлүүлж байна. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос Албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар лав гарагт Нью-Йорк хотно уулзлаа. За албаныхны мэдээлснээр хоёр тал Украинд болж байгаа дайныг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. Харж шаргалтай уулзалтын дараа тэдний гаргасан мэдээллүүд огт өөр өнгө аястай зөрчилдөөнтэй байсан нь анхаарал татаж байгаа юм. За Оросын мэдээллийн тухайд хоёр улсын нэгдсэн ойлголцолд хүрсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохирсон гэх утгатай байсан. За түүнчлэн Киев болон зарим Европын улс орнуудыг дайныг сунжруулж байна гэж одоо буруутгасан байгаа юм. Харин Америк нэгдсэн улсын мэдээлэл эрс өөр байгаа юм. Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Томми Пигот ердөө 40 үгтэй товчхон мэдээлэл гаргасан. Үүнд нь Москва дайныг шийдвэрлэхэд бодит алхам хийх шаардлагатай байна. Дайныг яаралтай эзлэх ёстой гэснээс бусдаар нарийн тодорхой зүйл байсангүй. Иргэн сануулхад өчигдөр Дональд Трамп Украиний ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсны дараа олон нийтийн сүлжээнд бичигтээ Европын холбооны дэмжлэгтэйгээр Украин их газрынхаа бүх нутгийг эргүүлэн авч чадна гэж одоо мэдээлэл хийсэн нь Трампын байр сууринд огцом өөрчлөлт гарсан болохыг бас харуулсан хэрэг болсон. За учир нь тэрээр өнгөрсөн хугацаанд Украиныг Орос Албаны улсад газар нутгийнхаа тодорхой хэмжээг өгч буулт хийхээс өөр аргагүй гэж удаа дараа мэдээлэл хийж байсан юм а. За тиймхүү Зеленский Трамптай уулзаж байр суурийг нь сонгоссныхоо дараа өнөөдөр Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеийн эндэр дээрээс үг хэлсэн. За ингэхдээ дайныг зогсооход олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэйг онцолж зэвсгийн тусламж хүссэн байгаа юм а. За Сирийн ерөнхий сайд Ахмад Аль-Шара Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад үг хэллээ. За энэ нь Сирийн төрийн тэргүүн 58 жилийн дараа анх удаа Нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээр гарсан тохиолдол болж байгаа юм. Түүний одоо илтгэлийг Сир даяар мянган хүн дэлгэцийн өмнө цуглан төрийн далбаагаа намруулан баяр хөөртэйгээр үзжээ. Ахмад Аль-Шарагийн илтгэлээс харвал Сир улс дарангуйллын 60 жилийн хугацаанд 1 сая хүнээ алдаж олон зуун мянган хүн бие махбод эд хөрөнгөөр хохирсны эцэст олон улсын хамтын нийгэмлэгт иргэн нэгдэж чадлаа гэсэн утгатай байсан юм. За түүхийн хуудсыг иргэн сөхвөл хамгийн сүүлд 1967 онд Сирийн ерөнхийлөгч асан одоо Нурендри Атаси Нэгдсэн улсын байгууллагын эндэрт үг хэлсэн. Тухайн үед одоо Сир Израильтай дайтаж Голаны өндөрлөхийг алдан 1981 онд Израиль энэ газар нутгийг өөртөө нэгтгэсэн. Мөн энэ үед Сир улс Асадын гэр бүлийн дэглэмд ор байсан. За Асадын гэр бүл 54 жилийн турш Сирийн төрийн эрхэнд байсны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сард Ахмад Аль-Шарагийн удирдсан бүлэглэл гинтийн буслаг гаргаж Башар Асадыг түлхэн унгасан юм а. За энэхүү үйл явдал нь Асадын гэр бүлийн дэглэмийг унгасан гэдгээс гадна 14 жил үргэлжилсэн иргэний дайныг эзлэхэд томоохон түлхэц болсон үйл явдал юм. Ахмад Аль-Шара Нэгдсэн үндэсний байгууллагын эндэрээс хэд хэдэн зүйлийг онцлон ярьсны дотор Израилийн эрх одоо баригчдад хандан хийсэн шүүмжлэл байсан юм а. За тэрээр Израилийн засгийн газрыг Сирийн дотоод асуудалд оролцохгүй байхыг сануулж бүс нутгийн инх тайван байдлыг хадгалахыг уриалсан байгаа юм. Дараагийн хүндсэн сэдв нь Сир дэх шашны мөргөлдөн. За төрийн эрхэнд гарснаас хойш Аль-Шара шашны ив нэгдлийг онцлон цөөнхийн эрхийг хамгаалахаар хичээж байгаа боловч энэ онд шашны өөр урсгалуудын хооронд мөргөлдөөн дэгдэж олон зуун хүн амиа алдсан. Тэгвэл энэ асуудлаар Аль-Шара мөргөлдөөний үеэр
амнасаа алдсан хүмүүсийн хэргийг нэг бүрчлэн шалгуулах зорилгоор тусгай комисс байгуулж нэгдсэн үндэсний байгууллагатай энэ чиглэлд хамтарч ажиллахаа хэлсэн байгаа юм. Мөн Асадын үед төсвийн гол их үүсвэр гэгддэг байсан хар тамхины 8-аг таслан зогсоосон гэж байгаа юм. За Асадын уналтын дараа мансууруулах бодисын томоохон үйлдвэрүүд илэрснээс жилдээ 10 тэрбум Америк долларын хууль бус 8 хийгддэг байсан нь тогтоогдсон байгаа юм. За харин Аль-Шарагийн засгийн газар тэдгээр үйлдвэрүүдийг даруй хааж хууль бус худалдааг зогсоох кампанид ажлыг өрнүүлсэн юм байна. Хамгийн сүүлд Аль-Шара барууны орнуудад хандан Асадын үед тавьсан хоргийг бүрэн цуцлахыг уриаллаа. Одоогоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоригоо цуцлахаа амласан ч бүх хоргийг бүрэн цуцлахын тулд Конгрессийн санал хураалт шаардлагатай хэвээр байгаа юм. Дэлхийн хамгийн их хүлэмжийнхээ ялгаруулдаг хятад улс өнөөдөр анх удаа албан ёсоор хүлэмжийнхээ ялгаруулалтаа бууруулах үндэсний хэмжээний зорилт дэвшүүлсэн болохоо мэдэгдлээ. За тодорхойлбол Нью-Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагад илгээсэн цахим мэдэгдэлдээ Хятадын дарга Си Жинпин улс орон даяар хүлэмжийнхээ ялгаруулалтыг 2035 он гэхэд 7-оос 10%-аар бууруулна гэсэн байгаа юм. Үүнийхээ хүрээнд 2016 оны Парисын гэрээний шаардлагад үндэслэн 10 жилийн дотор салхи нарны эрчим хүчний хүчин чадлыг 2020 оны төвшнөөс 6 дахин нэмэгдүүлж дотоодын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийн эзлэх хувийг 30%-аас дээш болгохыг зорино гэлээ. Дэлхийн хамгийн их хүлэмжийнхээ ялгаруулагчийн хувьд Хятадын энэхүү төлөвлөгөө нь Парисын хэлэлцээрээр тавигдсан зорилтуудыг биелүүлэхэд тун чухал юм а. Үүний өмнө Хятадын эрх баригчид 2060 он гэхэд ялгаруулалт шингээлтийн зөрүүг тэглэн гэсэн зорилт дэвшүүлж байсан ч тодорхой тоон зорилтуудыг дэвшүүлээгүй. Харин өнөөдрийн амлалт нь Хятад улс ялгаруулалтаа бууруулах анхны тоон зорилтоо тодорхойлж байгаа үйл явдал юм а. 2023 онд Хятад улс хүлэмжийнхээ ялгаруулалтын 4/1-ээс илүүг буюу бараг 14 тэрбум тонн нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулжээ. Хэрвээ үүнийг 10%-аар бууруулна гэвэл 1.4 тэрбум тонн гэсэн үг. За энэ нь Их Британий нийт жилийн ялгаруулалтаас 4 дахин их хэмжээ юм а. Хэдийгээр Хятад улс ур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлыг тогтоон барих чиглэлд дөрвтэй алхам хийж байгаа нь сайшаалтаач гэлээ. За энэ шин зорилт нь Парисын гэрээний 1.5 хэмээн зорилтод хүрэхэд хангалтгүй байгаа юм. Зарим шинжээчид Хятад улсыг 2035 он гэхэд 10 биш 50%-аас дээш хэмжээгээр ялгаруулалтаа бууруулах ёстой гэж үзэж байгаа юм а. За эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа дээшлүүлж 2.9% байсныг 3.2% болгож нэмэгдүүлжээ. Үүнд хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа нь мөн Америк нэгдсэн улсын тарифын мэдэгдлийн нэмэгдлийн өмнө үйлдвэрлэл эрсцэнсэн нь нөлөөлсөн гэжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага Америк нэгдсэн улсын эдийн засгийн өсөлтийн таамгийг мөн дээшлүүлж 2025 онд 1.8% байна гэж үзжээ. Энэ нь 6 дугаар сарын 1.6%-ийн таамаглаж байсан төвшнөөс өндөрч 2024 оны 2.8%-ийн өсөлтөөс эрс доогуур үзүүлэлт юм а. Цаашлаад 2026 онд Америк нэгдсэн улсын эдийн засаг 1.5%-аар өснө гэж тооцоолж байна. Өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухайд байгууллагын тайланд дурддагцснаар 2025 оны эхний хагаст дэлхийн өсөлт ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүлээлтээс илүү сайн үзүүлэлттэй байжээ. Үүнд тариф нэмэгдэхээс өмнөх үйлдвэрлэл худалдааны өсөлт, Америк нэгдсэн улс дахь хиймэл оюуны технологитой холбоотой хөрөн оруулалтын өсөлт, бүгд найрамдах Хятад ард улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зориулсан төсвийн дэмжлэг зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ерөнхий эдийн засагч Альвардо Перерагийн хэлснээр Бразил, Индонез, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол улсууд болж байгаа бөгөөд эсвэргээрээ 20 бүлгийн томоохон хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт үндсэндээ өөрчлөгдөөгүй, харин ч энэ оны 2 дугаар хагаст өсөлт нь саарна гэж тооцоолжээ. Цаашид тулгамдж байгаа сорилт болон боломжуудын тухайд тарифын өсөлт, инфляц, санхүүгийн зах зээлийн үнэлгээний огцом өөрчлөлт зэрэг эрсдлүүд байгааг судлаачид анхааруулж байна. Мөн криптовалютын үн тогтвол
докторгүй байх нь санхүүгийн доктортой байдалд эрсдэл дагуулж болзошгүйг дурджээ. Нөгөө талаар худалдааны хязгаарлалтыг багасгаж хиймэл оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хэрэглээнд өргөн нэвтрүүлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих эерэг хүчин зүйл болохыг онцолсон байна. Америк нэгдсэн улсын Техас мужийн Даллас хот дахь цагаачлал галын байранд зэвсэгт халдлага гарч нэг хүн амь өргөцсөн байна. За гал нийсэн этгээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хатуу чанга цагаачлалын бодлогыг эсэргүүцэгч этгээд байсан байж магадгүй байна. Хэрэгтэн ойролцоох байрны дээврээс гал нээж улмаар цагаачлалын албанд түр саадуулагдж байсан нэг хүн амь өргөцснээс гадна 3 хүн ноцтой шархагдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн нь 29 настай Жошуа Жан хэмээх эрэгтэй байсан ч хэргийн газраас амиа хорлсон байдалтай олдсон байна. Цагдаа нар мөрдөн шалгалтын нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэхээс татгалцсан байна. Халдлагын зорилго тодорхойгүй байгаа ч гэлээ хэргийн газраас анти-айс буюу цагаачлал гайлын албаны эсрэг тэмцэгч гэсэн утгатай үг бичсэн сум олджээ. Энэхүү халдлага нь Америк нэгдсэн улс дахь улс төрийн шинжтэй зэвсэгт халдлага нэмэгдэж байгааг харуулсан хэрэг болж байна. Энэ сарын эхээр ерөнхийлөгч Трампын ойрын хүн консерватив улс төрч Чарли Кирк их сургуулийн арга хэмжээний үеэр буудуулж амиа алдсан нь Америк нэгдсэн улс даяар маргаан дагуулж улс төрийн зүүн барууны урсгалын хооронд талцал үүсгээд байгаа юм а. Энэ удаагийн Даллас хотын халдлагч гэсэн улс төрийн шинжтэй байсан байж болзошгүй байна. Мөрдөн шалгалт дуусаагүй байгаа боловч хэрэг болсны дараахан Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance хэрэгтэн хит зүүнний үзэлтэй туйшрагч нэгэн байсан гэж үзэж байгаагаа нуусангүй. Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа нь өнгөрсөн 1-р сард үүрэгт ажилдаа орсноос хойш чанга хатуу цагаачлалын бодлого баримталж олон зуун мянган хууль бус цагаачдыг албатан нутаг буцааж байгаа нь хүний эрхийн активистууд улс төрийн зүүнний үзэлтэй хүмүүсийн эсэргүүцлийг дагуулах болсон. Сүүлийн саруудад ялангуяа цагаачлал гайлын албаны албан хаагчид халдлагад өртгөн эрс нэмэгдсэн тул дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем улсын хэмжээнд хамгаалалтыг чангадгах аюулгүй байдлыг дахин үнэлэхийг үүрэг болгоод байгаа юм а. Өдөртөө Тэнгэрлэгзийн гадаад мэдээг үзэж байна. Хөтөлбөрийн хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Энэ жил дэлхийд дахинд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхи болох Рагаса хар салхи Хонконгийг дайрч Өмнөд Хятадын эрэг орчимд ихээхэн хэмжээний хохирол суурил дагуулж байна. Үүний өмнө Тайванд 17 хүн үерийн улмаас амь өргөдөж 200 гаруй хүн сургаггүй алга болсон байна. Мөн Филиппиний хойд хэсэгт 10 хүн амиа алджээ. Хар салхи Хятадын их газрыг чиглэж байгаатай холбогдуулан Хятадын Гуандун мужид 2 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байгаа. Чондоо тусганы цагуурийн станцын мэдээлснээр салхины хурд цагт 241 км-т хүрсэн байгаа юм. Alibaba Group хиймэл оюунд 50 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарласны дараа компани хувьцааны ханш сүүлийн 4 жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Гүйцэтгэх захирал Эди Вугийн хэлснээр эх 5 жилд дэлхийд даяар хиймэл оюунд нийтдээ хөрөнгө оруулалт нь 4 их 80 Америк долларт хүрэх төлөвтэй байна гэлээ. Alibaba-гийн хувьд шинэ загварууд болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа зарцуулахыг зорж байгаа гэсэн юм а. Америк нэгдсэн улсын Трампын засаг захиргааны H-1B визийн хураамжийг эрс нэмэх нь эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдол үүсгэж магадгүй байна. Дотоодын аюулгүй байдлын яамны авч үзэж байгаа өөрчлөлтөөр одоогийн 4500 Америк долларын дээд хураамжийг 100 мянган Америк доллар хүртэл өсгөж магадгүй. H-1B визийн хүрээнд Америк нэгдсэн улс технологи, инженер, анагаах ухаан, академик салбарын гадаад мэргэжилтнүүдийг ажилуулах боломжтой байдаг. Гэвч гадаадад бүртгэгдсэн эмч нар Америк нэгдсэн улсын нийт эмч нарын 20%-ийг бүрдүүлдэг бөгөөд 2036 он гэхэд 86 мянга хүртэл эмчийн дутагдал бий болохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж мэдэх юм а.
Оросын төрийн корпорац Росатом болон Ираны цөмийн байгууллагын тэргүүнээр Техранд атомын цахилгаан станцууд байрах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой шинэ хориг арга хэмжээг сааруулах дипломат хүчин чармаалтын нэг хэсэг болж байна. Ираны дэд ерөнхийлөгч цөмийн албаны тэргүүн Мохаммад Исламигийн хэлснээр 2040 он гэхэд нийт 20 гигаваттын хүчин чадал бүхий 8 станц барих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоогоор Иранд зөвхөн нэг атомын цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд Бүшэхэр хот дахь 1 гигаваттын хүчин чадалтай энэ байгууламжийг Оросын холбооны улс барьж өгчээ. Гадаад мэдээ үзүүлэлээ хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.